Улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох за хууль заасан хуулийн зүйл залтуудыг бол дараах байдлаар зураг хэлбэрээр харуулвал ийм одоо дараалал процесстэй явагдаж байгаа. За эхнийх нь бол улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлнэ гэж байгаа. Тэгэхээр улсын дэд шүүхийн аль нэг шүүгч өөрөө хүсвэл нэрээ би ерөнхий шүүгч болъё гэд нэрээ дэвшүүлэх боломжтой гэсэн үг. Тэгэхээр хэдэн ч хүн нэрээ дэвшүүлж болно. Энэ бол яг тусгайлан олгосон эрх байгаа. Анхаачны шүүх, давзаалгачны шүүхийн шүүгч нарт ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлэх эрх байдаг адилаар дээд шүүхийн шүүгч нарт бол байгаа гэсэн үг. Тэгэхээр дээд шүүхийн шүүгчдийн тоо бол ерөнхий шүүгч хамгийн багадаа 24 шүүгч гэд ингээд бол хуульчилсан байгаа. За ингээд нэрээ дэвшүүлсэний дараа нэр дэвшсэн хүмүүс маань улсын дэд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгогдно. За шүүгчдийн зөвлөгөөн гэдэг маань бол сэтгүүлчдийн одоо олон нийтэд хүрж байгаа мэдээлэлээр улсын дэд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан гэж нэг тавиад байгаа. За тэр бол бас өөр ойлголт гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийт шүүгчдийн хуралдаан гэдэг бол үндсэн хуулийн дэд хүсэлт гаргах, за илүү хэрэг шийдвэр ажиллагаатай холбоотой хууль хэрэглээ, одоо хууль тайлбарлахтай холбоотой ийм асуудлуудыг хилцдэг бол зөвлөгөөн бол дээд шүүх одоо энэ томилгоотой холбоотой асуудлаар хэнийгээ ерөнхий шүүх эрхийг зөвлөл сонгох уу, хэнийгээ ерөнхий шүүгчид санал болгох уу гэдэг асуудлаа хилцдэг байгаа. Тэгэхээр энэ бол үүнд бол бүх шүүгчид нь оролцдог. За ингээд олонхын санал авсан хүнийг бол шүүгчийг ерөнхий шүүгчээр томилуулахаар ерөнхийлөгчид санал болгодог. Ийм бол үйл ажиллагаа явагдана. Тэгэхээр энэ бол бас өөрийн гэсэн тэмдэглэлтэй тогтоол гараад явдаг ийм үйл ажиллагаа байгаа. За үүний дараа бол ерөнхийлөгчид санал болгож байгаа хүний нэр очино. Ерөнхийлөгч улсын дэд шүүхээс санал болгосон шүүгчийг ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох. Одоо яг энэ дээр бол уг нь бол хуулийнхаа хувьд бол томилж баталгаажуулах ийм л ажил хийгдэх ёстой. Одоо бол яаж вэ гэхээр шүүгч ерөнхий шүүгчийг томилох эсхийг шийдээд байгаа. Томилохгүй гэдэг. Тэгээд томилох юм бол зарлиг гаргаад зарилгаа олон нийтэд танилцуулж байна. Томилохоос татгалзаж байгаа тохиолдолд бол өнөөдрийн байдлаар юу ч гарахгүй байгаа. Тэгэхээр ийм ерөнхий шүүгчийг яг ийм дараалалаар бол товчхондоо анхаачны шүүгчээс ялгаатай нь ямар нэгэн байгууллагаас санал авахгүй, шалгалт авахгүй. Яагаад шалгалт авахгүй гэхээр нэгэнд олон тооны шалгуурыг даваад ирсэн шүүгч дээд шүүхийн шүүгчөд томилогдож байгаа. Тэгэхээр шалгуур давтсан хүнээс бол дахиж шалгалт авахгүй ийм хуулийн орчин бол үйлчилж байгаа. Энэ оны 3 сараас эхлээд ямар үйл явдлууд өрнөвөө. Өөрөөр хэлбэл дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох шалтгаан шаардлага яаж үүсэ гэдгийг товчхон хэлжээ. 2019 оны 3 сарын 27 оны өдөр шүүгчийн эргэцэн байдлын тухай хуульд өөрчлөлт ороод үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан болвол ерөнхийлөгч тийм төгөлзүүлэх улмаар огцруулахын боломж хуулийн орчин бүрдүүлсэн. Ингээд 2019 оны 3 сарын 28-ны өдөр улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж исэн зориг өөрийн хүсэлтээр ерөнхий шүүгчийн албан тушаалаас огцорё гэдэг хүсэлтээ бичгээр гаргаад ингээд бол захирамж нь мөн өдөртөө гарсан. Ингээд улсын дэд шүүхийн ерөнхий шүүгчийн орон тоо гарсан юм байна. За орон тоо гарсны дараа бол 2019 оны 4 сарын 3-ны өдөр улсын дэд шүүх ерөнхий шүүгчгүй болсон учраас эхний удаагийн өөрөө ч ярьсан шүүгчийн зөвлөгөөнөө хийсэн. 2019 оны 4 сарын 3-ны өдөр ингээд шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын санал авсан ганц зориг гэдэг улсын дэд шүүхийн шүүгчийг ерөнхий шүүгч томилуулахаар ерөнхийлөгчөд санал болгож явуулсан. Ерөнхийлөгч ганц зориг гэдэг шүүгчийг бол ерөнхий шүүгчийн албан тушаалд томилохоос татгалцсан. За татгалцсантай холбоотой ямар нэгэн захирамж зарлиг бол гараагүй, олон нийтэд мэдэгдээгүй. За дээд шүүх рүү бол энэ талаараа мэдээж албан бичиг явуулсан ийм байдал бол байгаа. За тэгэнгүүт үүний дараа эхний хүнийг ерөнхийлөгч дэмцсэнгүй. Ямар нэгэн шалтгаан үндэслэл бол тодорхойгүй. Ямар одоо хинч мэдэхгүй байна. Яагаад дэмцсэнгүй? Дараад нь дахиад ерөнхий дээд шүүх одоо тэгвэл өөр хүнийг бид нэр санал болгоё гээд 2019 оны 5 сарын 6-ны өдөр мөн адил шүүгчдийн зөвлөгөөнөөс олонхын санал авсан Хэ Батсүрэн гэдэг шүүгчийг ерөнхий шүүгч томилохоор ерөнхий санал болгосон. Ерөнхийлөгч 2019 оны 5 сарын 9-ний өдрийн 74-р зарилгаар ерөнхий шүүгчийн албан тушаалд томилсон байна. За энэ бол зарилгынх нь огноо дугаарнд явж байна. Үүний урдаар бол нэг зүйлийг хэлмээр байна. Энэ дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний хуралдаан тэмдэглэл бол яг олон нийтэд бас нээлттэй биш. Судалгааны байгууллагууд ч гэсэн хандаж авъя гэхээр бас тодорхой тайм өгдөггүй.
ийм байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг одоо дээд шүүх дотроосоо хин нэр дэвшээд хин нэрээ татаад хэдэн үеийн саналаар ингээд шүүгчээ санал болгож байгаа нь бас нээлттэй биш байна. Гэхдээ зарим нэг хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчнэр бол нэр дэвшээд үлдсэн хүмүүсийг за мэдээлсэн байлээ л дээ. Тэр гэхдээ яг ямар их сурвалжаас гэдэг нь тодорхойг байгаа ч бас дуртасангүй. Тэгэхээр энэ дээр би зүгээр хэлгэсэн санаа бол сэтгүүлчдийн хувьд муу ялгаагүй дээд шүүх өөрөөсөө ерөнхий шүүгчээ санал болгохдоо яаж яваад санал болгоцсон юм бэ гэдэг асуудлыг бас сонирхож асууж лавлуул сурвалжлал бас сонирхолтой. Тэ яг үнэхээр ардсан зарчмаараа яваад одоо 2 3 хүн өрсөлдөөд ингээ олонхын саналаар явж өө. Эсвэл бас өөр зүйл байна уу гэдэг нэгдүгээр сонирхол татна. Хоёрдугаарт улсын дээд шүүгээс санал болгосон шүүгчийг ерөнхийлөгч томилхоос татгалзахдаа ямар нэгэн үндсэн шалтгаанаар тайлбарлахгүй байгаа. Өнөөдрийн байдлаар анхан шатны шүүгчийг давзаалгачны шүүгчийг ч модал томилхоос татгалзахдаа шалтгаанаа ерөөс тайлбарладаггүй. Үндслэлээ заадаггүй. Тэгэхээр энэ дээр бол өөрт нь таалагдахгүй юм шиг ойлголт төрж ийн л да. Тэгэхээр ерөнхийлөгчд таалагдах хүнийг л улсын дээд шүүх ерөнхий шүүгчээр санал болгох ёстой юу гэсэн асуудал гарч ирж байгаа. Яг түрүүний асуултын хувьд бол ерөнхийлөгчд өнөөдрийн хуулиар томилно гэдэг ийм эрх байгаа учраас томилохгүй ч байх эрхтэй гэдэг ойлголт нөгөө талд нь яваад ингээд ерөнхийлөгчийн хамгийн газар бол буюу ерөнхийлөгч бол хүссэн үнэ томилно, хүсээгүй үнэ томилохгүй байх эрхтэй ийм зохицуулалт, ийм практикийг тогтоочлоо. Яалтчгүй хуулинд нь бол ерөнхийлөгч томилхоос татгалзуул тийм үндэслэлтэй дурдна. Тийм үндэслэлээр томилхоос татгалзна гэдэг эрхцэн орчин байхгүй. Шүүхийн тухай бол шүүгч эрхцэн байдлын тухайд байхгүй учраас ерөнхийлөгч эрхтэй хэвээр яваад байгаа. Энэ бол бүх шүүгчдэд хамаатай асуудал болчихж байгаа. Тэгэхээр нөгөө ерөнхийлөгчд таалагдах хүнийг л одоо дээд шүүх ерөнхий шүүгчээр санал болгох ийм л байдалд хүрчээд байна л да. Тэгээ хэрвээ одоо таалагдах хүнийг нь санал болгохгүй бол бүх шүүгчтэй томилж тэгээ үнэхээр шүүгч гарахгүй бол яах вэ гэдэг асуудал байна. Ер нь бол энэний цаана бол 2015 онд манай байгууллагын хийсэн судалгааны зарим үр дүн бол хамааралтай хэвээрээ байгаа. Ач холбогдол нь хуучраагүй байгаа. За тэрийг бол танилцуулъя. 2015 онд шүүхийн бие даасан шүүгчийн хараад судлалын баталгаа шүүгчийн томилгоо гэсэн юм бодлогын судалгааг нээлттэй нэгэн формын захиалгаар манай байгууллага хийсэн байдаг. За энэ судалгааны нэг хэсэг бол энэ шүүгчийг ерөнхийлөгч томилохгүй байх хэрэгтэй юм уу гэдэгтэй холбоотой асуудал байсан. Судалгаанд оролцсон шүүгчдийн 84% нь бол шүүгч нэр дэвшигчийг томилхоос татгалзахдаа тодорхой үндсэл заадаг байх ёстой гэж шүүгч нар бол үзсэн байдаг. За судалгаанд оролцсон 273 шүүгчээс 13 шүүгч нь ямар нэгэн байдлаар ерөнхийлөгч татгалзаж байсан өөрийг нь. Тэгвэл татгалзсан үндслээ хизээш тайлбарлаж байгаагүй гэдэг ийм зүйлийг бол судалгаанд оролцсон 13 шүүгч. Энэ бол тухайн үеийн тоо баримт 2015 оны. Үүнээс хойш энэ тоо яаж өөрчлөгдөд ингэ явсан бэ гэдэг энэ бол бас шинэлэг тоо баримт болно. За мөн судалгаагаар ерөнхийлөгч ерөнхий зөвлөлөөс санал болгосон хүнийг томилхоос татгалзсан 27 тохиолдол. Энэ бол надад тухайн үед байсан нийт тохиолдол л тоо. Тэгэхээр ерөнхийлөгч бол юу гэдгийг одоо бүх шалгуур хангасан үнийг бол томилоо явчихдаг гэсэн үг байхгүй болчиход байгаа маа. Татгалзах юм кейсүүд бол зөндөө гарч байгаа. Тэгээ бидний тухайн одоо судалгааны үр дүн бол өнөөдөр ч бас ач холбогдолтой байна. Бид нар ямар санал зөвлөмж дэвшүүлсэн бэ гэхээр нэр дэвшигчийг бол ерөнхийлөгч шууд томилхоос татгалзах бус. За ямар бодлого шаардлага хангахгүй байгаа. Энийг бол дахин нэгтлүүлэхээр үндслэлээ тодорхой бичээд шүүх хэрэг зөвлөлдөө буцаах хэрэгтэй гэж хэлсэн. Түүнтэй яг нэг адилаар саяны жишээн дээр одоо олонхын санал авсан эхний нэр дэвшигчийг бол яагаад татгалзаагүй үндслэл шалтгаанаа ерөнхийлөгч тайлбарлаж буцааж дээд шүүх рүү явуулах хэрэгтэй. Зүүн нь бол захирамж гарч бүр шийдвэр гарч явуулах хэрэгтэй. Энэ хүнийг ингээд ийм үндслээр татгалзсангүй гэдэг талаараа шийдвэр гаргаж явуулах хэрэгтэй. Ерөнхийлөгч бол томилхоос шүүгчийг томилхоос татгалзахдаа өнөөдрийн байдлаар ямар нэгэн захирамж зарлиг гаргахгүй байгаа. Ерөнхийлөгчд хамгаалж албан бичгээр л дэмжихээс томилхоос татгалзгаа үүнийг мэдгэж байна гэдэг юм агуулгатай. Тэгэхээр энэ дээр бол заавал үндслэлийг бол тодорхой дурдах хэрэгтэй гэж бид бол судалгаанаас үзэж байгаа. За мөн шүүгчид нэр дэвшигчийг ерөнхийлөгч томилхоос татгалзвал энэ нөгөө
шүүгч болох шалгуурыг хангацсан, босго давтсан хүн маань томилогдохгүй байгаа юм л та. Тэнгүү тэр хүн ирэхээ яаж хамгаалах вэ гэдэг асуудал байна. Шүүгчийн хувьд ч ерөнхий шүүгчийн хувьд ч муу ялгаагүй адилхан. Тэгэхээр үндсэн хуулийн цэцэд хандах эрхийг бол хуульчлан баталгаажуулах гэдэг ийм болвол саналыг тухайн үед төвшүүлж ирсэн. Тэгэхээр болвол ерөнхийлөгч яг энэ бүхний цаана бол өнөөдөр яг мэдээлэлээ дүгнээд хэлэхэд шүүгчийг томилохгүй байх эрх ерөнхийлөгчд байгаад байна. Хэнийг томилохын хэнийг томилохгүй вэ гэдэг бүр их бас байгаад байна. Тэр дотроо улсын дэд шүүхийн ерөнхий шүүгч буюу хамгийн өндөр албан тушаалтай шүүгчийг хэнийг томилохын томилохгүй гэдэг эрх бас байгаад байна. Өөрөөр хэлбэл ерөнхий шүүгч гэдэг хүн ерөнхийлөгчөд заавал таалагдаад томилогдоод тэгээд ажил хийх албагүй юу ёсгүй зарчим нь хараа тусаар ажиллах ёстой хүн олонхон дэмжиж гарсан хүнийг бол ерөнхийлөгч баталгаажуулах ёстой. Баталгаажуулах гэдэг ойлголтыг бол бид нар судалгаандаа дурдаад байгаа маа. Тэгээ энд хуулийн зохицуулалтанд өөрчлөлт оруулахгүй бол энэ байдал давтагцаар л байх юм агуулгатай. Миний та бүхэнд өнөөдөр өгж байгаа мэдээлэл бол хин нэгэн одоо байгаа Батулга гэдэг ерөнхийлөгч эсвэл хин нэгэн дээд шүүхэд саяны нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчтэй холбоотой байдлаа би ерөөс тайлбарлаагүй. Яг субъект гэдэг утгаар нь бол тайлбарлсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр би энэ хувь хүний тухай бол дурдсангүй. Ерөнхийлөгч гэдэг институт, дээд шүүх гэдэг байгууллага тэгээд түүнээс томилогдож байгаа нэр дэвшигч гэдгээр нь хараасаа гэж хүсэж байна. Тэгэхээр энэ бол эргээгээд шүүгчийн томилгоонд нөлөөлж байгаа учраас шүүхийн хараа тус байдал бас нөлөөлж байгаа л нэг илрэл. Энийг бол бид нар бүгд ойлгож хүлээн зөвшөөрөх ёстой. Ийм л учраас прокурор шүүгчийн мэдлэлд байна гэдэг хардлага ойлголт одоо хүртэл яваад байгаа. Хуучин ерөнхийлөгчийн үед чинь байсан энэ байдал ингээд үргэлжлээд жишг болох гэдэг юм л та. Тэгэхээр энэний эсрэг бол судалгаа яаж 91 байгууллагууд дуурах ёстой. Шүүхийн байгууллага бол өөрсдөө чимээгүй байчт яг үнийг хэлэх. Тэгэхээр энэ дээр бол нэг ийм л үүсэт байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой ч гэсэн сэтгүүлч нар бас лавлж асуух юмнууд бол зөндөө гарах бах. Ерөнхийлөгчийн хамгийн газраас болон дээд шүүхээс гэдэг ингээд бас илүү их мэдээлэл бас явах хэрэг байгаа. Лавлах хэрэг байгаа л гэж хэлээ.